Сонсогчдаа өдрийн цагаа уучгаад төр чулуу ажилласаа хүн дэрэн амарцсан уу? Таны богино амралтанд зориулж утга уран зохиолын яруу ихшгээр аялуулъя. Та унших хэрэггүй, зүгээр л сонсоорой. Цай уух зур радио нэвтрүүлэг. Сонсогчдаа яг одоо залуу зохиолч Ган Тогоогийн Хүний 8 цуврал өгүүлэлгийг аль биесны зөвшөөрөлтөөр сонсож байна. Хүний 8 нэгдүгээр хэсэг. Болдын тамир гэх нэгэн нүдэн дулаахан залуу хүмүүний амьдралаас хэзээ арлагдж яваад 8 жилийн дараа энэхэн амьдралд эрх чөлөөний виз даруулсаар орж ирлээ. Нүдэн дулаахан түүнийг хэцүү нэртээс гарч ирсэн гэхэд хэн ч итгэхээргүй. Шорон оронгоос гарсан бүхэн хүйтэн царайтай байдаггүй юм гэдгийг хэн нэгэнд нотлуулах гэсэн мэт хувь заяа түнд дулаахан царай оноочээ. Юуны учир яагаад шоронд орсон болохыг яваандаа мэдэж тайлагдах болно. Болдын тамирыг 8 жил шоронд суух үед аав ээж нь өөд болсон бөгөөд тэрхэн гүнигт өдрүүдэд Монголын шорон түүнд нэмжин сэтгэл гаргаагүйгээр манай шорон хайхар хатуу хууль дүрмтэй гэдгийг харуулсан юм. Үнэндээ бол эрх мэдэл мөнгө төгрөгтөйд нь бүх хийдэг, ядарсан хоосонд нь мөрдөгддөг хуйлаа мэдрүүлсэн юм хөрхийс. Мөн тамирыг шоронд байх хугацаанд төрсэн ганц ах нь аав ээжээс үлдсэн байрыг нь зараад гадагшаа гарч яваад 3 жил орсоргүй алга болжээ. Ах нь өгсөн амьд нь мэдэгдэхгүй болохоор түүнд бас л нэг сэтгэлийн дарамт. Гэлэж тамирын сэтгэлийн хат нүдний галцогийг энэ бүгд унтрааж бөхөөж чадаагүй юм. Шоронгоос гараад тэрээр төрж өссөн нутагтаа зорж очсонгүй. Шууд л түн түжигнэж бомбучинсан их хотыг зорлоо. Нутгаа гих сэтгэл байвч муу ижийн амьдаа орж гарсан хүн бүхэнд хүүг нь асуухаар миний хөө гадаадд байгаа гэд хэдэн 10 төгрөг цуглуулж түүгээрээ өөртөө цамц өмд гутал аваад гэ миний хөө надад явуулсан гэ тамны хараа гэдэл ажлын хэддээ гайхуулж явдгийг нь ах нь түүн дээр ирэхдээ хэлж байж билээ. Халаасандаа мөнгөгүй түүнд өөр сонголт таанч байсангүй. Даргуун дээр бухан байвал эндээ буучгаарай. Би шууд андууд орлоо шүү. Хөөе тэр арын залуу босоорой гэх жолоочийн дуунаар тамир сэрвэл микронд байсан ихэнх хүмүүс буухан тэрэ. Жолооч за тагвар хаана вэ хөө гэвэл нэг охин жаахан явж байгаад юмханд буучи. Жолооч залуу чи хаана вэ гэвэл тамир ах таны зогссон газар л бай да. Энэхүү микро хөдлөөд явлаа. Андуудын урд колонк дээр тамир буугаад нэг сайн гүнзгий амьсгаа аваад ёстой л нэг харсан зүгтээ алхаж орхилоо. Зам дагаж алхах түүнийг юу бодож явааг өөрөөс нь өөр хэн мэдэх вүлээ. Энэхүү энэ хүний ээтрэ дамдал эхлэхэн дээр. Тамир зам дагуу алхасаар нэг л мэдхнэ Жанжин Сүхбаатарын талбай дээр иржээ. 30 нас орчмын зүрсэн хүн бүхэн ах юм шиг санагдаад сэтгэл нь нэг л тогтворгүй.
Магадгүй мах цуснаас нь үлдсэн ганц юм болохоор санаж битгэрсэндээ л тэр бах. Жанжин ахын хөшөөний дэргэд сандал дээр суугаад эргэн тойрноо ажин сууж ёстол нэг яах ийхээ бодож эхлэх гэтэл бороо орж эхэллээ. Зүүн тийш соёлын төвөргөө чиглэн гүйсээр тэнд байх урлан хэмээх кофе руу орлоо. Хоолны өнөртөд үлсэж буугаа мэдрээд зөөгч охины авчирсан миний дэлгэн суулаа. Бороо зогсож тамир кофеноос гараад шууд л багшийн дэд рүү автобусны буудлын руу чиглэлээ. Тамирт төлөвлөсөн зүйл байжээ. Шоронд нэг өрөөнд байсан ах хүн 2 жилийн өмнө суллагдахдаа түүнд утасны дугаараа орхисон. Шоронд байхдаа ахтайгаа 7 хоногт нэг удаа ярьдаг байсан бөгөөд сүүлд утас нь холбогдохоо байгаад бараг 4 сар орчим болжээ. Ах нь ямар ч л байсан орой 18 цагийн үед гэртээ ирдэг гэдгийг мэддэг учраас тэрээр шууд л Чулуун аваа явах автобусанд сууж орлоо. Чулуун авааны буудлын дээр буугаад ойролцоох дэлгүүр рүү орж их нэрт нь сүү ахта нэг шил арх хоёр охинд нь жаалжуулж ихэр жимс аваад дэлгүүрээс гарч тэдний хийг зүгэллээ. Ахыг ажлаас тарах цагийг нь хүлээж баахан алхсандаа болоод хөлн нүвдэж унахад ойрхон явж байлаа. Гэвч хамаах руугаа очиж яваа болохоор сэтгэл нь жаргалтай байсан. Зааж ярьж байсан хаягийн дагуу гэрт нь хөрвөл нэг нэвсийсэн гэр байхагаад гэрийн гадаа нэгээс 5 дугаар ангийн гих хоёр охин тоглож байлаа. Яриад байсан өнөөх сахлаггүй охтууд нь байх. Аргагүй л өндөө ингэж бодоод тамир хизээний таньдаг хүний адил өнөөх охид руу хандан золоо сайн уу гисээр тэдэнд ойртон ирвэл охид их л бэргэж айж эмээсэн бололтой харцаар ширтэж үлээлэг ухарлаа. Үүнийг анзаарсан тамир нэмсэглээд ах нь аавынх нь найз байгаамаа. Ахаасаа битгий. Маа энэ жаахан чихэр жимсийг ах нь та хоёрт авсыг ингээд нэг тортой зүйлээ тэдэнд рүү survival баг охин игч рүүгээ зөвшөөрөл нэгсэн харцтай харахад игч нь толгойд охиж харагдлаа. Баг охин тамирын гараас тортой зүйлийг аваад баярлаа гэхэд тамир миний дөө аав нь уу гэвэл охин хол явсан хаашаа явсан бол мэдхгүй тамир гайхаад аав тэгээд хизээ ирэх юм болоо гэвэл том охин нь аав ирэхгүй байхаа ээж бид гурыг хаяад явчихсан мохаа дөө бид хоёрыг аавыгаа хүлээгээд л байдаг. Гэхдээ ингэж нэг их санаа алдаад та гэрт орцоо ингээд том охин тамирыг гэртээ урьлаа. Тамирч ахуугээ гайхаж өмөрөх маягтай бодолтой лээ. Гэхдээ ах хоёр охиноо ихнэрээ хаяад явах хүн бишсэн. Энэ гурвынхаа тухай байнга ярьдагсан хэмээн бодсоор босог алхаад орвол бурхан минь тамир нүдэндээ итгэсэнгүй уулгалтлаа. Хоёр бяцхан охины аавын инээмсэглсэн зураг хойморт байж харагдлаа.
Тамирын утсан айлын хоёр охин их хэрсүү ухаалаг гэдэг нь жигтэйх. Тамирыг мөн ч их гайхуулаад авлаа. Том охиныг нь зулаа гэдэг, бага охиныг нь золоо гэв. Магадгүй амьдралын хатууд нухлагдсан хүүхдүүд бараг тайхан том хүнээс ухаантай байж мэд тэднээс илүү их сэтгэдэг юм болов уу да. Даанч санаж бодсноо хийж гүйцэтгэхэд биеийн жижигддэг болол та. Зулаа охины ярьснаар бол аавыг нь өнгөрснөөс хойш ээж нь мэрсээр архиууж одоо бүр хонуудаар архиугаад алга болчихдог болсон гин. Ирэхгүй 2-3 хоног алга болчихоод эрэхтэй шаа согт хуйрна. Тэгээд ааш зан нь өдрөөс өдөрт эвдэж байгааг тэрээр бас хэллээ. Дүү энэ жил 2 дугаар ангид байх боловч ээж нь түүнийг сургуулиас гаргасан гин. Бас золоогч сургуульд нь явуулдаггүй гинэ. Нэг удаа согт үүрчгээд хамт ирсэн залуутайхаа унд гэж хүртэл загнаж үтсэн гин. Огны охин маань тос таахаар болчихвор амар юм да. Тэгвэл ч би баяжлаа л гэсэн үг. Энэ охиноороо мөнгө олоод хэвтэж байхад үүнийг төрүүлж өсгөсний шагнал юм шүү дээ гэж хүртэл хүүтнэр инээд суусан гин. Арайчтай. Их хүн энэ бодолд ээж явна гэдэг хов хүний оюун ухааны дороотлоо. Эсвэл энэ нийгмийн хөгжлийн мухардал. Тамир хоёр охинтой элдвийг ярьсаар л. Золоо мах ирчээ. Зулаа гурил зураад хоол хийж эхэллээ. Тэр хоёр охин хоол хийхдээ үнэхээр сурамгай юм гэж. Эвлэгхэн гэгч нь илдэж. Дараа нь гурилаа хийчээд тэгээд зулаа дүүдээ хандаж миний дөө хоолныхоо давсаг хийгээрэй гэж хэд тамирлуу нэмсэглээд би хоолныхоо давсыг ихтүүлж хэд байдаг юм аа. Манай дүү л байн хоолныхоо давсыг тааруулдаг юм гэвэл золоо өгнөд нь хөөрөөд өнгөрч бололтой. Хэд 3 халбар давс хийж хоолоо хутгаад шүлнөөсөө амснаа. Янцтай химэн нэгнүүдээ анивчуулах нь хөөрхөн гэж. Хоолноосоо аяглаад тамираад өгөх зураа зулаахан. Хэдий ээж маань архиууж биднийг зовоодаг ч гэлээ. Мах гурлаар бол хизээж дутаадаггүй юм аа. Ингээд ээжигээ тэрүүхэндээ бас магтаад авлаа. Хоолны амт тасархай. Магадгүй тамирын амталсан хамгийн амттай хоол байв. Тамирын хөлс гарч нойрон хүрээд ирлээ. Хоёр охин аяг тавгаа угааж зулаа ор засаж эхэллээ. Гэтэл гэрийн гадаа согтуу эмэгтэй дуу хадаж нүл орлон шарлан гэрийн гадна дуулдган тэр. Муусан ирчүү та нар юу юм бэ? Бүгтэл нэг зүйлийн төлөө энэ хүнтэй наалддаг гэсээр гэрлүү орж ирээ тамирлуу хараад юун залуу манад ирээд ингэ сууж идэг үлээ химэн хоёр охин руугаа харвал зулаа ааны найз нь түүнд бас юм найз байдаг юм уу? Хөөе залуу чи сонс одоохон манай гэрээс зайл одоохон зайл гэлээ. Тамирч үүнийг сонсоод цогтуу хүнтэй юугаач ярих үлээ гэд гарч бодлоо. Гэхдээ тамир гэрээс холдон явсангүй. Харанхуй буланд суугаагаараа жаал суулаа. Учир нь зулаа золоо охины ээж нь өөртөө ижил цогтуу залуутай ирсэн учраас тэр ийм нөхцөл байдалтай хоёр охиныг үлдээгээд тамир тэндээс явах зүрх түүнд байсангүй.
Хоног өдөр цагийн зүй адил нэг л хэмнэлээр өнгөрсөөр 8 жил хүмүүний амьдралаас тусгаарлагдсан байсан Тамирын хувьд энэ амьдралд харин ч нэг сансных бодвол хурдан дасгажээ. Нэгэн барилга дээр туслах ажилтнаар ороод мөн тэндээ байрлаж амьдардаг боллоо. Ажил нь арай жаахан нэрт харвал зулаа залуу охид дээр ирж тэдэнтэй хамт цагийг өнгөрөөнө. Тэр гуравч төрсөн ах дүүс шиг дотносож нөхөрлөлөө. Гэвч сүүлийн үед Тамир бүтэн 7 хоног өнөөх хоёр дээрээ очисонгүй. Ажил ихтэйгээс гадна ажиллаж буй газар нь цалингаа тавихгүй 2 сар гарсан болжээ. Цалингаа тавихгүй хэрнээ ажиллаж шах хийх яа. Уг нь Тамирын анхны цалин юмсан. Амьдралд анх удаа хийсэн хөдөлмөрөө шударгаар үнэлүүлж цалин хэмээх мөнгийг авч үзэх өдрөө хоног тоолон хүлээсээр л. Гэвч тэдний ажлынхан бослого гаргаж бүгд ажлаас халагдахаар боллоо. Харин Тамир өнөөх барилгадаа ганцаарвалтлаа. Түүнд сонголт байхгүй шүү дээ. Эндээс явлаа гэхэд очих газар байхгүй. Дотоо баригдсан 9 давхар барилга дотор ганцаар 3 хоногийг өнгөрөөлөө. Эдэж уух юмс чомсвол. Өглөөгөр жаахан зүрмэглээд хөвтөж байтал Тамира гэхдөө барилгын гадна сонсогдох юм тэрэ. Тамир өндийгөө тарвал өнөөх барилга дээр хүмүүсийг өдөрдөн ажилуулж байсан ах нэг дэгчин өндөр бүсгүйтэй зогсож байлаа. Өдөрдөгч ах Тамирыг харсан бололтой "Миний дүү нааш гараад ирээ" гэд гараараа даллан түүнийг дуудлаа. Тамир тэдний өмнө гүйсээр гарч ирээд хувцас янзлаад хүмүүжигч аятай номхон зогсвол өнөөх дэгжин өндөр бүсгүй "Миний дүү өсөж гин үү? Ядарч гин үү?" гэж их л халамжтай асуувал Тамир "Үгүй" гэд толгоогоо маажлаа. Өдөрдөгч ах "За, миний дүү чинь энэ хоног таних үү?" гэвэл Тамир "Үгүй." Өдөрдөгч "Манай энэ компанийг үүсгэн байгуулсан захирал хүн шүү дээ. Танилцаад аа." Захирал гэрэл цэцэг. "Гэрлээ" гэж дуудаж болно. "За тэгээд миний дүү чинь энд хичнээн хоног ганцаараа амьдрав та. Шөнөөрөө хулгайч дэмүүлж хүмүүс орж гарч байх юм уу?" Тамир "Хүн амтан үзэгдээгүй. Хашааны хаалга төгжээтэй болохоор гайгүй шүү" гэвэл захирал "Тэгвэл яамаа та? Маргаашнаас ажилчид ирнэ. Тамир манайд ороод удаж байна уу?" гэвэл хоёр сар л болж байна. Захирал толгоо дохин өдөрдөгч ах руу хандан "Тамирыг одоо дагуулж яваад 2 сарын цалингийн үг. Бидэнд сэтгэл гаргаж буй хүнийг урмаар тэтгэх хэрэгтэй шүү дээ. Тэгээд өнөөдөр энд манайч хийх хүн яаралтай бол" хэмээлээ. Нэгдүгээр хэсэг төгсөв. Сонсогч та яг одоо залуу зохиолч Ган Тогоогийн "Хүний 8 цуврал өгүүлэлгийг албан ёсны зөвшөөрөлтөөр сонсож байна.